сайн байцгаана уу? За 2 цагт унтаад 4 цагт сэрсэн байна. Тэгээд өнөөдөр одоо цаг дэлж нэхэд 4:30 болж байна. Нүрээ будаад Хинти рүү аялалтаа гарнаа. За тэгээд гадаа маш их бороо орсон байна. Наадмын өмнөх өдөр учраас юу яадаг? Бороо их дандаа ордог. Яагаад би сайн мэдэж байна вэ гэхээр өнөөдөр миний төрсөн өдөр цараа. За тэгээд next бachelor руугаа. За сайн байцгаана уу? Өглөө бид нар за 5 цаг 30 минутанд цуглаад за ер нь 7 гэж хөдөлсөн. Тэгээд 10 цаг 30 минут гэхэд Багнуур дүүргийн Хэрлэн голд ирсэн байна. За энд харах юм бол Хэрлэн гол бүгдөө наадаж тоглож байна. За миний явж байгаа энэ одоо аялал гэх юм уу эсвэл одоо аялал гэхэд энэ бол багтжил байгаа зүйл байгаа юм л та. Чингис хааны төрсөн нутаг Хинти аймгаар бөө мөрөглийн тэнгэр ийм үйл хийхээр явж байгаа. Тэгээд үйл болон аяллахаа маршрут, сонин хачин зэрэг сэтгэлээсээ та нартайгаа цаг тухай бүрдэн бичлэг хийгээд танилцуулах болно. За одоо болохоор зэрэг маш гоё байна. Агаар салхи маш зөөлхөн. Яг гоё томд харсан байна. За тэгээд өргөжлүүлээд ямар сонин хачин юу болцгоо гэхийг хамтдаа харцгаая. За сайн байцгаана уу? Өглөөний мэд. Өглөөний 6:30 минут болж байна. Хинтид ирсэн байна. За тэгээд орой хайнаас яваад шууд байхнаа бариад гасан байгаа. Би одоо ингэж байгаль харуулъя. За цай юу хоолоо? Будаатай цай, янзын сайхан. За ямар гоё юм бэ? Сайхан амарцгаас юм байна. Янзын сайхан. Үүрээ яваа. Ахт ширүүлж чадна. Тэгээд шок хоёроо даваад. Яваарсгүй юу? Яарпа. Гэрийн хаяалдан сэтийн харагдлаа. Өргөн монгол ихгээ татхаа. За өглөөний цагаа уучлаа. За дараагийн газар руугаа явах гэж байна. За энэ удаагийн одоо тавчхан танилцуулга гэх юм бол хийжиг тоос гэд орчлон ертөнцөө бүтээсэн 3 махбод байгаа шүү дээ. Тэгээд өчигдөр чиг буюу аршааны үлийг дүүргэсэн. Тэгээд өнөөдөр махбодын үлийг дүүрэхээр Хинти аймагт ирсэн байна. За тэгээд та нартай үйл дуусны дараа сэтгэлээсээ хуваалцгалнаа. Ох ёо. Ийм өндөрт гарцсан юу? А тут новый номер шүргэж өгөөс бас дахиад тасаар юм. Гоё юм. Тэнцээ гоё даа. Юу вэ чи би бүр шүд цагаар арьс бор болцсон ямар юу.
За Балтан Врэбэн гэдэг хийдэд ирсэн байна. За энэ хийд маань бяцлаглалын орон зай гэж үздэг юм байна. За хийдийг хүрээлээд юм 13 юм уулс байдаг. За эдгээр 13 уулсыг сансрын уулс хэмээн нэрлэдэг юм байна. Тэнгэрийн сахиус гэж үздэг учраас одоо энд харагдаж байгаа уул руу норуугаа харалдгүй гэдэг ийм яриа дамаг бас ийм бэлэгдэл байдаг юм байна. За сайн байцгаана уу? Хинтээ аймгийн Өглөгчийн хэрэм гэдэг газар ирсэн байна. Байгаль нь маш үзэсгэлэнтэй газар байна. За гоё байна. Сайхан агаартай цэцэн үлгийн нутаг гэмээр. За онон мөрөн дээр ирсэн байна. Тэгээд сайхан омбод шумбаа сайхан байна. Гадаа их гоё байна. За эндээс дуу юм наран солонго гарсан байна.